Олон улсын худалдааны төвөөс 15 дугаар баг хүртэлх хатуу уучлалттай автозамын ажлыг ОДН компани улсын төсвийн 8.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэж байна. 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс эхэлсэн 1.5 км урт 7 см өргөнтөө 5 см-ийн асфальт, бетон хүчилт бүхий дээрх автозамын ажлын гүйцэтгэл 95% явагдаж байна. Тус замын далангийн өргөн нь 13 м юм байна. 15 дугаар багийн нутаг дэвсгэр хийж байгаа ажлуудаас одоо олон улсын худалдааны төвөөс 15 дугаар баг хүртэл 1.8 км, 1.5 км автозамын ажил байна гэж. Энэ ажил бол одоогийн байдлаар 95% гүйцэтгэгч нь ОДН гэж компани шалгараад ажлын ажил нь одоо ерөөдөө дуусах өгч байна. Энэ олон улсын араар явж байгаа автозамын хувьд иргэдээс энэ зам одоо яагаад бордуургүй юм болоо ч гэдэг юм те энэ асуултыг бас дархан зар гэх мэтчлэн олон сошиал суугуудаар бас олон явж ийн л да. Тэгэхээр яг энэ дээр та хариулт өгөөч. Энэ ажлын хувьд бол төлөвлөлт зураг төсөв нь бол ерөнхийдөө автозамын ажиллах төсөөлөгдөг байгаа. Яагаад тэгж төлөвлөсөн бэ гэхээр одоо явандаа өргөтгөн энэ төв транзит чиглэл байгаа учраас өргөтгөн гэсэн төлөвлөөр ерөнхийдөө ажиллахгүй хийгдсэн болов гэж би ойлгож байна. Төлөвлөлтийн шатанд бол тэгж хийгдсэн байна. Мөн Мангарт хорооллын 10 дугаар хэсгээс 4 дугаар хэсгийг тойрч төв замтай холбогдох хатуу уучлалттай автозамын ажлыг Өс хурам компани улсын төсвийн 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байна. Нийт 3.1 км урт 6 м-ийн өргөн хоёр талаараа хашлагтай, 5 см-ийн зузаан асфальт бетон хүчилттай 1.5 м өргөн явган зам бүхий дээрх автозамын ажлыг 9 дугаар сарда багтаан ашиглалтанд хүлээлгэн өгөх хуваарьтай юм байна. Одоо энэ 1.5 км замын төгсгөлөөс эхлээд Мангарт хорооллын 10 дугаар хэсгээс 4 дугаар хэсгийг тойроод 10 дугаар хэсэг 4 дугаар хэсгийг тойроод 3 хэсэг автозам нийт 3 км замын ажил хийгдэж байна. Өс хурам гэж компани шалгарсан. Одоо ажлын явцны 40% явж байна. 1-р хэсгийн 1.2 км зам ер нь одоо 75% одоо асфальт уучлалт дэвсгэр ерөнхийдөө төгссөн. Энэ замын хувьд бол автозамын хашлагтай, бордууртай 1.5 м-ийн явган замтай бүх тараас хад дуустал явган замтай тийм ажил байна. Энэ зам хизээ дуусах вэ? Энэ зам 9 сарын 30, 9 сарын сүүлээр бол дуусна. За дээрх автозам нь 15 дугаар багийн 19 4 дугаар хэсэгт буюу 1.1 км, 0.5 км, 1.3 км гэсэн 3 хэсгээс бүрдэж байна. Тухайлбал өнгөрсөн жил Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын 15 дугаар баг 9 дугаар хэсгийн энэ орчимд төмөр бетон гүүрийг барьж ашиглалтанд оруулсан бол энэ жил инхүү тус гүүрнээс нааш шинээр автозам барьж багийн иргэдийн өмнө тулгамдаад байсан чухал асуудлыг шийдвэрлэж байгаа ажээ. Энэ хэсэг нь Өс хурам компани гүйцэтгэж байгаа 15 дугаар багт гүйцэтгэж байгаа 3 км замын 2 дугаар хэсэг болох 1.2 км замын ажил байгаа. Энэ Мангарт хорооллын 9 дугаар хэсгийн нутаг дэвсгэр тэгж байгаа. Одоо ажлын явц ерөнхийдөө бас 45% гүйцэтгэлтэй явж байна. Энэ гудамыг дагаад одоо бүрэн очих уу? Тийм бүгд хочин. Одоо энэ Шарангол руу явдаг замаас нь салаад ингээд энэ гудмаар яваад буцаагаад тэр Шаранголын замтаа ингээд тойр хэлбэрээр нийлнэ гэсэн. 6 м-ийн өргөнтэй 1 м, 1.5 м явган замтай хоёр талаараа хатчлагтай тийм ажил. Энэ замын ажлыг хизээ ихэд дуусах вэ? 10 сарын 1-нд дуусах.